Хурмын ёслолын хамгийн ер бусын заншлууд. Эрт цагаас монголчууд хуримлах ёсыг сайн үлдвэс амьдралд их дүүрэн жаргалтай байна хэмээн үцээр ирсэн түүхтэй. Тиймдээч эр нөхөр нь эхнэрээ өөрийн их мэд санаж хайрлан хүндэлж хадам эцэг их ах дүүс нь бирээ төрсөн үршигээ бодож ам бүлд тооцдог уламжлалтай. Ахмад наснууд өнөө цагийн хуримлах зан үйл нь хуучны зан заншлаа хадгалсан ч зарим нэг уламжлал орхигдож үүнээс үүдэн худураг цаашлаад бэр хүргэний үнц нь алдагдахад хүрсэн гэхэд хийсдэггүй хэмээн ярих нь ч бий. Монголчуудын хуримлах зан үйл нь ясан үндэс овг аймгаараа өөрч нийтлэг зан үйлийг дагах нь өдгөө цаг цохимжтой бөгөөд баруун Монгол хаалгачуудын зан үйл зөнхөлдөг болжээ. Баярын уур амьсгал. Германд хурим болохоос нэг өдрийн өмнө сүйд харгуугийн найзууд баярлаж эхэлдэг бөгөөд тэд сүйд бүсгүйн гэрт баяр хөөртөгөөр очиж тавгаар хаалгыг нь тогшдог байна. Энэ хачирхалтай үйлдэл нь аз жаргал авчирдгаа хэмээн үздэг гинэ. Үүний дараа сүйд бүсгүй ирээдүйн нөхрийнхөө найзуудыг хундаг дарс эсвэл бэлугаар дайлдаг байна. Энэтхэгт хосууд гэрлэлтэд батлуусныхаа дараа муу ярийн зүйлээс хамгаалахын тулд сарнайн дэлбэгээр өөрсдөө хучдаг бөгөөд наргил модны самраар толгой руугаа 3 удаа цогтөг бол Иранд йотонгоор 2 удаа цогтөг гинэ. Харин Англи аз жаргал амжилт авчрахыг бэлэгдэж бяцхан охины өмнө цэцгийн дэлбэ тавьдаг байна. Румыны хосууд чихэр самраар өөрсдөө хучдаг бол Солонгосын ёс заншлаар хуримандаа нугас галуу шуудыг урьдаг гин. Учир нь эдгээр шууд нь бие биедээ үнэнч байдаг гинэ. Бэр гоох ёслол. Театрт хувцсны үлгүүргүй байж болохгүйтэй адил хэдийгээр өнөө үед бэлэг тэмдэг төдий болсон ч бэр гоохгүйгээр жинхэнэ хурим байж боломгүй билээ. Украин Белорусын заншлаар хэрвээ бэрийн тал тарвас эсвэл хулуу гаргаж тавьбал охины өггөөс татгалзаж байгаагийн тэмдэг гин. Харин католикчууд татгалзаж байгаагаа хог шүрдэн илэрхийлдэг байна. Орос улсад хурмын ёслолын зан үйлийг 100 чихнэр гүйцэтгэдэг гин. Хайрын бурхны туслах болох 100 чихнэр нь суух ёсгүй бөгөөд хосууд ирээдүйн гэр бүлээ муу мухай зүйлээс ангижруулж аз жаргалаар дүүрэн байлгахын тулд дар суун бүжиглдэг байна. Балтийн тэнгисийн орнуудад сүйд бүсгүй бүжиглэж байх үеэр түүний өмнө хувцас өмсөн чөтгөр зогсоогүй гэдгийг шалгахын тулд гэрлэж байгаа залуугийнхаа хөл дээр бүх хүчээрээ дэвсдэг гин. Харин Никобарын арлууд сүйд хархуу нь хайртай бүсгүйгээ гэрт хагас жилийн турш сайн дураараа зарцгийх ёстой байдаг гинэ. Ингэхдээ бүр хамгийн хүнд хүчээр ажлыг нь хийдэг байна. Гэр бүл болсны дараагийн жилүүдэд нь эхнэр нь хийх ёстой бүх ажлаа хийдэг байна. Харин Финляндд эсэргээр сүйд бүсгүй нь ирээдүйн нөхрийнхөө гэрт 7 хоногийн хугацаатай л очдог байна. Гэхдээ зөвхөн гэрийн аж ахуйтай танилцахын тулд гинэ. Англид эмэгтэйчүүд хурмынхаа өдөр ямар нэг шин, ямар нэгэн хуучин, ямар нэг зээлээр авсан бас хөгцөнхөр өнгөтэй зүйл заавал өмсдөг байна. Хуучин зүйл нь ихэвчлэн ээжийнх нь ингэрийн зүйл эсвэл эмээгийнх нь бүгж өвөг дээдстэйгээ холбоотой байгаа гэдгийг билэгддэг бол шинэ нь ирээдүйн аз жаргалыг зээлээр авсан эд зүйл нь гэрийн шүтэн болж найз бүсгүүд нь байх ёстой бөгөөд гэр бүлд аз жаргалыг билэгддэг байна. Кэнд сүйд бүсгүйн хумс гараа хар улаан өнгөөр хээлэн боддог гин. Ингүүл буг чөтгөрийг хөөдгөө гэж үздэг байна. Кенчүүд угаас сэтгэн бодох чадвар сайтай ард түмэн учраас нөхөр нь бал сарынхаа эхний өдөр эмэгтэй хүний хувцас өмсөх ёстой гин. Энэ нь мэдээж хэцүү л дээ. Гэхдээ ингэх нь буг чөтгөрийг хөөдгөө гэж үздэг байна. Энэтхэгт бас сүйд бүсгүйн гарыг будаж дараа нь сүүнд дүрсэн бугуувчаар гойдог байна. Энэ нь гэр бүлийн амьдрал нь эд баялгаар арвин дүүрэн байхыг бэлэгддэг гин. Сүйд бүсгүй алтлаг шар өнгөөр ойсон сайрын өмсдөг бол сүйд хархуу нь мөнгөөр хийсэн сондөр зүүдэг нь хангалуун амьдралыг бэлэгддэг юм. Хамгийн аз жаргалтай хүсэл нь Испани эмэгтэйчүүдэд оногдсон байна. Шинэ хосуудын үсийг улбар шар өнгөөр буддаг бөгөөд цэцгийн баглаа нь бас тийм өнгөтэй байх ёстой гинэ. Энэ нь залуу нас болон үргэлж өөдлөхийн бэлэг тэмдэг юм байна. Нэгэр хурмын ёслолын үеэр зочид сүйд бүсгүйн дайшинцанд сүлбээр зүгээр мөнгө хатган тогтоодог байна. Македоны сүйд бүсгүйчүүд хурмын дайшинзаа өөрөө ойдгоос гадна хурмын ёс жайгийг ягштал цээжилж сүйд хархуунхээ гэрийн бургасан хашаан дээгүүр морьтоогоо дүүлэн гарч хазаараас барьж дөрөв төргөлгүй мориноосоо буухын тулд морь унж сургадаг байжээ. Хаан бугуйч хатан сүхийн учир.
Урамлагч хосууддаа дуулах гээд хурмын бөгж нь 4 зүг 8 цохист аз жаргалыг бэлэгддэг юм байна. Хаан боговч хатан сүхээг хэрхэмсэн бөгж шинэ хосыг урт удаан аз жаргалтай амьдрахын бэлэгдэл гагнагдсан хээ гэж үздэг. Дугуй дүрсийг монголчууд эр хүний бэлэгдэл болгож явдаг учраас хаан боговч гэдэг. Хатан хүнийг дөрвөлжин буюу сүүгээр нэрийджээ. Монголчуудын хормын бөгж нь альч зүгээс ирсэн аюулыг хамтдаа туулна гэсэн бэлэгдэлтэй юм байна.